Байгаль орчны мэдээлэл сургалтын төвөнд доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн орон нутагт хэрэгжүүлэгч байгууллагаар ажилладаг. 2021 онд бид нар болвол яг орон нутагт сургууль орон нутгийн хамтын ажиллагааны яг ингээд загвар ямар байх вэ гэдэг дээр илүү их одоо голчлон анхаарч ингэж ажилласан. За энэ нь юу вэ гэвэл тухайн сургууль маань орон нутгийнхаа доктортой ирээдүг бий болгоход бүтээхэд хэрхэн яаж хамтарч ажиллах юм? Сургууль болон олон нийт за орон нутгийн удирдлагууд хамтарч ажилласнараа орон нутгийн одоо тулгамдж байгаа доктортой хөгжлийн ямар асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх боломжийг бий болгож болох юм бэ гэдэг энэ загварчлалыг одоо бий болгохын төлөө ингэж одоо сургуулиудтайгаа хамтарч ингэж ажилласан. За энэ одоо ажиллагаа маань өөрөөсөө сургуулиудын маань доктортой хөгжлийн төлөөх сургууль болж хөгжиж төлөвшөх энэ үйл ажиллагааны маань эхлэл одоо ийм алхмууд байсан. За энэний гол эхлэл цэг нь бол бид нар доктортой хөгжлийн боловсролын нэг одоо чухал аргачлал болох сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага гэдгээр бол бидний алхмууд эхэлсэн. За сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага буюу сургуулийн одоо эд салаа мөчр бүхэнд доктортой байдлын асуудлыг шингэж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сургууль орон нутаг маань өөрөө тухайн хүүхдийг сургуулийн ширээнээс гадна амьдралаа суралцах тэр бүхий л одоо орчин нөхцөлийг бүрдүүлдэг байх хэрэгтэй. Ийм одоо гол зорилго байдаг. Энэ дээр бол юу харагдж байгаа гэхээр сургуулийн гадаад дотоод орчин нь сургалтын хэрэглэгдэхүүн нь багшийн ур чадвар нь нэг юм болгоноос л тэр хүүхэд өөрөө хараад тэ өөрөө ирэхгүй мэдрээд суралцах тэр орчныг бүрдүүлж явах хэрэгтэй. Ингэснээрээ сургууль үндсэндээ бүхэлдээ хөгжих. Сургууль бүхэлдээ хөгжснөөрөө орон нутгийг цаашдаа хөгжүүлэх тэр нэг том одоо жишг нь ингэж болох ийм одоо аргачлал ингэж байдаг. За тэгэхээр энэ хүрээнд бол манай сургуулиуд юунаас ихсэн гэхээр сургуулаа бид нар бүхэлдэн доктортой хөгжлийн төлөөх сургууль болж хөгжүүлье гэх юм бол манай сургууль өнөөдөр яг ямар түвшинд байгаа юм бэ гэдэг эхлэл цэгээ тодорхойлсон байгаа. За эхлэл цэг буюу бид нар засаглалын хувьд манай засаглалын тэр одоо бодлого гаргахад юм уу аль эсвэл төсөв төлөвлөгөөнд юм уу магадгүй нэг ширхэг бид нар одоо хэрэглэгдэхүүнээ худалдан авахд бид нэр тэр нөгөө ард талд нь доктортой гэдэг тэр мөн чанарыг хадгалж авч чаддаг юм уу те тухайн зүйл нь өөрөө байгаль дээлтэй байдлаар бүтээгдсэн юм уу аль эсвэл одоо те нөгөө дахин одоо ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүн гэдгээс одоо эхлээд нэг өөрөөр хэлбэл тийм жижиг зүйлээсээ эхсүүлээд засаглалын хувьд, хүний нөөцийн бодлогын хувьд, сургалтын хөтөлбөр, багшлахуй суралцсан хувьд, сургалтын орчны хувьд тийм орон нутагтай хамтарч ажиллаж байгаа түншлэлийн хувьд ч гэсэн бид нар нөгөө доктортой байдлын мөн чанаруудыг хадгалж чадсан уу гэдэг дээр өөрсөндөө үнэлгээ хийсэн. Үнэлгээгээд өөрсдийнхөө суурь цэгийг тогтоосон. За ингээд бидний хамтарч ажилладаг 30 сургуулиудын маань ерөнхий дундаж үнэлгээний жишээ нь 253 гэдэг үнэлгээнээс эхэлж байгаа. Энэ нь бол 5 байх юм бол үндсэндээ дээд түвшин гэсэн үг. 253 гэдэг бол бид нар бол ерөнхийдөө дундаж байна л гэсэн нэг тийм л түвшинч. Тэгвэл бид нар дараа нь энийг 3 руу магадгүй 3.5 руу ахиулахад хөгжүүлэхэд биднэрт юу хэрэгцээтэй гэдгээ сургууль маань өөрсдөө анализ хийж тодорхойлсон байгаа. Тэрэн дээр тодорхойлохдоо энэ дээр ямар арга зүй барьсан бэ гэхээр нөгөө хөшүүрэг цэг буюу leverage point гэдэг энэ одоо зарчмыг те бид нар тодорхой нэг жижиг асуудлыг сонгож аваад тэр жижиг асуудлаар дамжуулаад тухайн одоо зүйлийг доктортой байдлыг ингэж бий болгодог юм а гэдэг загварыг хэрхэн яаж орон нутагтаа бий болгох вэ гэдэг энэ одоо аргачлалаар ингэж ажиллаж байгаа. За энийг нь бид нар юу гэж нэрлсэн бэ гэхээр энийг нь бид нар жижиг төслийн санаачлага гэж нэрлээд за жижиг төслийн санаачлагаар дамжуулаад тэр сургууль дээр тулгамдж байгаа тэр асуудлын хөшүүрэг нь босон тэр тухайн яг одоо юу гэдэг юм бэ нэг байнд нь тусаж байгаа тэр гол асуудлуудыг өөрчлөх гэж оролцсноор энэ одоо сургуулийн маань дараагийн одоо зүйлсүүдэд нөлөөлөх ийм том нөлөөллийг үүсгэж болох юм а. Нэг ясандаа усаар бол давлгааг нь үүсгэж ингэж долгионыг нь үүсгэж болох юм а гэдэг энэ аргачлалаар ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол орон нутаг тухайн одоо манай загвар сургуулиуд байгаа орон нутгийн аймаг удирдлагууд болон одоо төслийн хамт олон бид нар үндсэндээ нэг цул хамт одоо баг болж ингэж ажилласан. Тэр нь бол аймгийн бид нар техникийн зөвлөн зохицуулах орон нутгийн баг гэж ингэж энэ багтаагаа ингэж хамт ажилласан. За энэ дээр юу гэхээр бидний тэр одоо асуудлыг шийдвэрлүүлэх гэж байгаа тэр жижиг төсөл бол үндсэндээ бид нар 15 сая төгрөгөнд сургууль маань бас нөгөө нэг гол нь мөнгөн жижиг ч гэсэн өрнөлөө нь том байх тэр нэг одоо үйл ажиллагаагаа бүгдээрээ нийлж яаж хийж болдог тэр загварыг гаргаж ирээч гэж хүсэхэд тэрний 50% нь хөрөнгө оруулалт нь орон нутгаас 50% нь хөрөнгө оруулалт нь төслөөс жишээ нь гарах жишээ. Ингээд бидний хамтын одоо хөрөнгө оруулалт хамтын одоо удирдлага зөвлөн туслах энэ үйл ажиллагааны хүрээнд бол сургуулиуд маань үндсэндээ тэр нэг жижигхэн багахан мөнгөөр
яаж тэр том үр нөлөө гаргаж болдго юм бэ гэдэг үндсэндээ биднэрт 30 маш гоё тийм загварууд бий болсон байна. Тэ? Тэр загвар бол өөрөө нийгмийн, эдийн засгийн, байгаль орчны маш өргөн нөлөөлөл, өргөн сэдвүүдийн загварууд байна. Нөгөө талаар бол одоо сургуулийнхаа хэмжээнд одоо тий нөгөө охидын одоо хөвгүүдийн энэ одоо өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжсэн шүршүүр энэ одоо зүйлсүүдийг халуун ус байгуулах асуудал байна. За нөгөө талаар өв уламжлалын одоо тий асуудлууд гих мэдчлэн маш гоё олон өргөн үрээтэй. За тэр байтугай сургууль дээрх одоо хүүхдийн оролцоотой хүүхдийн засаглалыг дэмжих ийм одоо хүүхдийн засаглал дээр суурилсан сургуулийг бий болгоно ч гэсэн ийм одоо загварууд. Тэгэхээр энэ олон гоё энэ одоо загварууд, энэ олон гоё одоо санаачлагууд нь одоо болоод энэ 21 онд ургаж гарч ирсэн. Дөнгөж ургаж гарч ирж байгаа тийм. Тэгэхээр бид нар дараагийн жилүүдэд болохоор энэ үндсэн төслөө дэмжих дэд төслүүд гэдэг санаачлагаар өөрөөр хэлбэл сургуулийн маань баг хамт олонны ургуулсан тэр санаачлагыг эцэг эхчүүд нь, сурагчид нь, багш нарын клуб нь тий одоо нийгэмлэгүүд нь энэ яаж дэмжиж ажиллах юм. Нэг осондоо тэр нөгөө ургуулсан зүйлийн маань ийдээс салаан мөчр болгож яаж одоо тий тэр нөгөө одоо бүр гой сагсаалгах вэ гэдэг тал дээр энэ дэмжих юм жижиг төслүүд одоо ингэж хэрэгжих энэ аргачлалаар бид нэр ингэж одоо 2022 онд ажиллана. За ингээд ажиллагааны дүнд бид нар юуг хүсэж байгаа вэ гэхээр нөгөө сургуулийн маань анх сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагын хүрээнд бий болсон одоо нөгөө тэр үнэлгээ байгаа. Өөрсдийнхөө үнэлсэн үнэлгээ тэр үнэлгээний эхлэлцийг нь тэр 2.5 гэдэг дээр байсан бол энэ сургуулиудаа бид нар төслийн цаг хугацааны хүрээнд 2 жил гарan хамтарч ажилласнараа бид гэдэг нь орон нутг нь үндэсний хэмжээнд нь мөн байгаль орчны мэдээ сургалтын төвөнд хамт олноороо шүү. Бид хамтарч ажилласнараа тэр 2.5-ыг ядаж 3.5 ч юм уу 4 рүү хүргэх ийм одоо загварыг ийм одоо аргачлалыг Монгол улсдаа бий болгож ингэж одоо өгөх гэх юм уу те хүлээлгэж өгөх энэ чиглэл рүүгээ бид нар 22 онд илүү их анхаарна. За ер нь бол сургуулийн одоо тэр сургууль бүхлээр ажиллах арга хандлагын нөгөө өөрийн үнэлгээ гэдэг загварчлал маань энэ бол одоо Монгол улсын нэг том инновац болно гэдэгт бол бид нар одоо үнэхээр итгэж байгаа. За магадгүй Монгол улсаасаа ч илүү дэлхий дээр инновац болгох хэмжээнд нь бид нар тэрнийг маш тийм сайн аргачлал болгож маш тийм энгийн ойлгомжтой мөн одоо сургууль өөрөө өөртөө ашиглагдаж болдог автоматжсан тэр өөрийн үнэлгээний систем болгож хөгжүүлэх чиглэлээр манай төсөл хамт олон гэж ажилласан. За төслийн хүрээнд бол нэг анхаарсан зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө энэ нөгөө төслийн маань үлдэх орон зай бол тухайн орон нутгийн доктортой ирээдүг л бүтээхийн төлөө бид нар тэнд юм үлдээх гэж байгаа учраас орон нутг нь ямар ч үйл ажиллагааны эзэмшигч нь нэг басанд өмчлөгч нь байх хэрэгтэй тийм ээ. Тийм учраас бидний хэрэгжүүлж байгаа ямар ч үйл ажиллагаа хин нэгэн хурж ирээл нэг хотоос хин нэгэн сургагч ирээл нэг сургалт заагаад явцдаг биш. Тухайн орон нутагт тэр мэдлэгийн цөм хэсэг нь тэндээ үлдэх ёстой буюу бид нар энэ ч орон нутгийн техникийн зөвлөн зохицуулах баг гэж байгуулад за тэр баг дотор тухайн орон нутгийн одоо нийгмийн бодлогын хилцэн зангидаад байгаль орчныг, мэрэгжлийн хяналтын, боловсролын, насан туршийн за олон нийтийн байгууллагууд за ингээ байгаль орчны одоо бусад салбар байгууллагууд буюу тус хамгаалалтай газар нутаг, сав газрын захиргаач ингээд орсон ийм одоо баг хамт олон орон нутаг болгоны онцлогтойгоор ингээд тухайн одоо аймагтаа ингэж бүрдсэн байгаа юм. Нэг 10-аас 20-од орчим хүний бүрэлдэхүүнтэй баг. Тэгэхээр бид нар тэр багаа эхэлж сургана. Тэр багтаага хамтраад сургууль руугаа хүрнэ. Тухайн одоо багийн гишүүд маань энэ загвар болж байгаа сургуулиудын маань нэг осондоо менторууд нь буюу зөвлөгч нар нь чиглүүлэгч нар нь болж ажиллана. Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр нөгөө доктортой хөгжлийн боловсролын үндсэн цөм болох хийнгээ суралцсан гэдэг энэ процесс бол давхар явж байгаа гэсэн. За энэ маань орон нутагт бүрэлдэхээр энийг маань одоо энэ багийг маань хэн дэмжиж байна гэхлээр энэ багийг үндэсний техникийн зөвлөн зохицуулах баг хамт олон дэмжиж байгаа юм. За энэ бол юуг харуулж байна гэхлээр нөгөө салбар дундын болон салбар хоорондын сектор дамнасан хамтын ажиллагаануудыг харуулж байгаа. Тэр үндэсний хэмжээний техникийн зөвлөн зохицуулах баг дотор маань өөрөө боловсролын салбарын одоо сургалтын нөгөө хяналтын эрдэм шинжилгээний гих мэтчлэн энэ байгууллагууд орсон. Дээр нь мэрэгжлийн хяналтын байгууллага мөн байгаль орчны байгууллага, олон нийтийн байгууллага, сэтгүүлчид за төрийн бас байгууллагууд ингэж орсон. Нийтдээ 11 байгууллагын 22 орчим гишүүдтэй байгаа гэсэн. Тэгэхээр бид нар үндэсний хэмжээний эдгээр 22 гишүүд маань
энэ 6 аймаг 2 дүүрэгдэх орон нутгийнхаа 100 гаруй техникийн зөвлөн зохицуулах бага чадварчуулаад за эднэр маань өөрөө цаашаага сургууль руугаа хүрэх гэсэн энэ одоо шат амжилгаагаар түншлүүдийг бий болгосон. Энэ нь өөрөө дээрээсээ зөвхөн заагаад авах биш. Сургууль дээр гарч ирж байгаа тэр өөрчлөлтийг тэр одоо юу гэдэг нь бүх шатандаа мэдэрч одоо доороосоо дээшээ урсгал бас давхар явагдаж байгаа гэсэн. Ингэснээрээ үндэсний хэмжээний бодлого, төрийн хэмжээний бодлого үйл ажиллагаанд энэ сургууль өөрсдөө орон нутгатайгаа хамт ажилласнараа ийм нөлөөлөл бий болж болох юм а гэдэг бодлогод нөлөөлөх хүртэлх ийм одоо нэгсэндээ эргэлт энчээ бий болж эхлэв байна. Энэ нь бол бидний түншлэлийн одоо жишг юм а гэдэг. Энэ одоо жишг маань өөрөө бас энэ юу илэрхийлж байгаа гэхээр нэг яамдууд ч гэсэн боловсролын яам, мөн байгаль орчны яамдууд ч гэсэн илэрхийлсэн. Энэ бол нөгөө өмнө нас өөр төслүүд дээр ингэж хэрэгжиж байгаагүй маш гоё өргөн хүрээний хамтын ажиллагааны загварчлал бий болж байна. Энэ жинхэнэ утгаараа түншлэлийн загвараас бий болох боломжтой маа энэ төслийн дүнд гэсэн ийм одоо бид нэр үр дүнг бол хүлээж ийм загварыг бас энэ ч бий болгох гэж ингэж ажиллаж байна. Тийм тэгэхээр нөгөө нэг сургуулиуд маань анх үнэлэхдээ сургууль бүхлээр ажиллах арга хандлагын өөрийн үнэлгээ гэж хийсэн гэж байгаа тийм. Тэгэхээр тэр өөрийн үнэлгээ маань өөрөө ямар хоёр хэсгийн үнэлгээ бүрдсэн мэхлээрээ нэг хэрэгжүүлэгч, хэрэглэгч гэсэн хоёр талын үнэлгээний дээр анализ хийж ингэж орж ирсэн үнэлгээ байгаа байхгүй. Энд чинь хэрэгжүүлэгч гэдэг нь сургуулийн удирдлага тийм ээ багш ажилчид байхад хэрэглэгч гэдэг маань өөрөө орон нутгийн иргэд эцэг их сурагчид байгаа юм. Тэгэхээр бид нарт нийтдээ 15 мянга гаруй одоо хүмүүсээс авсан өөрийн үнэлгээ судалгаа байхад тэрний 85% нь хэрэглэгч нарын үнэлгээ байгаа. Нэг ясандаа энэ сургууль маань хэрхэн тухайн орон нутгийн ирээдүй болсон одоо хүүхэд одоо сурагчдынхаа төлөө ажиллахад юу шаардлагатай байгаа, орон нутгийн эцэг эхчүүдийг яаж хамтарч ажиллахыг гэдэг тэр үнэлгээг нэг ясандаа тэр 85% үнэлгээ хувь нь оролцсон тэр хэрэглэгч нар саналаа өгсөн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тухайн санал дээр тулгуурлаад тэр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа учраас тэр орон нутгийн эцэг эхчүүд маань өөрсдийнхөө өгсөн санал эцэг эхчүүд буюу иргэд маань шүү дээ тийм ээ. Тэр өгсөн саналынхаа хүрээнд хамтын ажиллагаа үүсгэх тэр том орон зай бий болгоод өгч чинь гэсэн үг. За энэ нь болохоор нөгөө сургууль маань эцэг эхтэйгээ хамтраад одоо юу гэдгийг те тухайн орон нутаг дахь тэр хог хаягдлын менежментийн бүхэл бүтэн том одоо загварчлалыг жишээ нь Хинтээ аймгийн Баян-Адрах суман дээр бий болчихж байгаа. Сургууль тэр хүүхдүүдтэй хог хаягдлын талаар хичнээн сургалт ороод тий ингээд одоо гараар биеэр дахин ашиглахгаа үйлдүүлээд орон нутаг өөрчлөгдөхгүй байгаа бол нэмэргүй тийм ээ. Тэгэхэд сургууль орон нутгийн хамтын ажиллагаагаар Баян-Адрах сум болвол ерөөсө хоггүй сум байх тэр менежментийн бүхэл стратегиудээ өөрчлөөд тэр одоо орон нутгийн хог хаягдал дахин ашиглах одоо тий нөмө боловсруулах бүх тэр системэндээ өөрчлөлт оруулж ийн гэдэг бол энэ гих мэтчлэн ийм одоо загварууд сургууль орон нутгт дээр үүсэж байгаа. А хэрвээ сургууль орон нутгийн асуудал хог хаягдал байсаар байтал өөрсдөө аваа сонгоч бол мэдээж орон нутгад дэмжихгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ байдлаар нөгөө орон нутаг дахь нөлөөлөл хамтын ажиллагаа гэдэг маань болвол үүсэж эхэлсэн ийм одоо юу нэ үндслэл нэ. За одоохондоо ойролцоогоор бол бид нар юу гэж харж байна гэхээр энэ одоо төслийн шууд үр дүн хүртгэсэд бол нийтдээ 30 сургуулийн маань хүрээнд 30 мянга орчим байна гэж бид нар ойролцоогоор харж байна. Энд багц сурагчид эцэг гэх тийм ээ одоо төслийн үйл ажиллагаанд шууд оролцож байгаа хүмүүс нь гэсэн үг. За одоо энэ дээр дам үр дүн хүртгэсэд буюу нөгөө тэдний манлайлалтаагаар одоо оролцоотойгоор тийм ээ одоо үйл ажиллагаанд оролцож байгаа, сонсож байгаа тий бас нэг юмыг дотроо бодож байгаа тэр дам үр дүн хүртгэсэд бас мөн адил одоо 30-40 мянга орчим байна гэсэн ийм одоо тоон дүнгууд бол биднэрт бол орж ирж байна. За бүр одоо нөлөөт үр дүн гэж бий. Тэгээ нөлөөт үр дүн буюу эднийх чинь ингэж байгаа штэ. Нэрэл ингэж болох юм байна да гэж ийм нийгмийн одоо нөлөөлөл давлгааг үүсэж ингэж хүлээж авч байгаа нь бол 60 гаруй орчим мянган одоо хүмүүс байна гэдэг ийм одоо судалгаа байна. Доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн гол одоо зорилго бол ер нь 6 аймаг энэ 2 дүүрэг дээр доктортой хөгжлийн төлөөх 30 загвар сургуулийг бий болгох. Ямар ч лсэн загвараа хэдүүлээ бий болгох чи тий. Энэ загвар хаашаа очиж цаашаа наалдах вэ гэхээр бидний нөлөөлж чадах зүйл бол одоо орон нутаг өөрсдөө авч явах бүрэн боломж нь бий. Орон нутаг цаашдаа энэ санаачлагыг эхлүүлэх, түгээн дэлгэрүүлэх тий. Одоо тэр тухайн одоо төсөл хэрэгцсэн орон нутагт 5 сургууль байсан бол үлдсэн 20-луугаа ингэж хийх. Энэ бол өөрөө маш бага хүртэг зардлаар яаж тэрийг бий болох вэ гэдэг ийм загварчлууд бүгдээрээ тэнд ноу хав болж үлдчихэж байгаа. Тэгэхээр энэ бол одоо орон нутгийн санаачлагын асуудал.
Нөгөө талаар энэ төсөл хэрэгжээгүй орон нутгуудад бол биднэрт хэн бэ гэхээр үндэсний хэмжээний техникийн зөвлөн зохицуулах багийнхан байна. Энэ хүмүүс маань ямар үүрэг хариуцлагаар мөн ямар санаачлагаар бий болж бүрдэж байгаа гэхээр цаашдаа энэ санаачлагыг Монгол улстай нутагшуулах ийм одоо цөм нөвлөж тийм ээ мэдлэгийн ийм одоо хэсэг маань тэнд байна. Мөн одоо тэр тухайн орон нутгуудад байгаа бүрэлдэхүүн одоо 100 орчим техникийн зөвлөн зохицуулах баг бол нөгөө аймагуудтай бас тийм ментор болж өгөх боломжит энэ бас одоо мэдлэг хүний нөөцийн багт тэнд байгаа тийм. Тэгэхээр энэ том хүний нөөцүүд маань бусдаа нөлөөлөхүйц хэмжээнд ингэж түгэн дэлгэрэх ийм ажил бол тухайн орон нутгийн санаачлагаас л харагдана гэж бодож байна. Магадгүй Сүхбаатар аймаг нь магадгүй одоо тэр Өмнө Говь аймгийн засаг захиргаа манайх сургуулиудаа ийм болгомоор байна гэхэд бол хажуухан талд нь жишээ нь байгаад бидний хувьд харин юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр тодорхой нэг онлайн суурилсан дата баз дээр энэ бүх арга аргачлал маань нээлттэй ил тод одоо бүр ингээд алхам алхмаар одоо хэрэгжүүлж болохуус ингээд бид нэр одоо байрлуулж тавьж өгөх ашиглагдах материал болгож үлдээх ийм одоо үүрэг нь бол төсөл хэрэгжүүлэгч нарт хүлээг хариуцагдж байгаа. За энэ дээр бол нөгөө бидний хүсэж байгаа зүйл бол төслийг хүлээн авсан, хэрэгжүүлсэн, үр ашгаа хүртсэн орон нутгууд маань харин бусад орон нутгуудтай түгээн дэлгэрүүлэх ажил дээр илүү үүрэг оролцоотой. Үндэсний хэмжээнд бол нөгөө бэлтгэгдсэн 20 гаруй хүн маань бол техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд маань бол чиглүүлэх энэ үүрэгтэйгээр цаашдаа энэ үйл ажиллагаа бол доктортой хөгжлийн боловсрал 2030 гэсэн хөтөлбөрийн хүрээнд бол 2030 оныг хүртэлх бол тасралтгүй үргэлжлэхэд нэг бидний ч гэсэн хүсэж байгаа зүйл бол Монголын нийт сургуулиуд энэ доктортой хөгжлийн төлөөх сургууль болж хөгжөөсөө л гэдэг юм хүсэл байгаа. Байгаль орчны мэдээлэл сургуулийн төв бол 18 одоо 20-д жил шахуу энэ доктортой хөгжлийн боловсрал байгаль орчны боловсролын чиглэлээр ингэж ажиллаж байгаа энэ байгууллага. Тэгэхээр бид нар ч гэсэн энэ түншлийнхаа хувьд өшөө том орон зай руу орсон ийм том төсөл байлаа. Тэгэхээр бид нар 22 оны хувьд юу харж байна гэхээр энэ одоо том түншлийн үр нөлөөг бид нар нийгэмд илүү их одоо хүргэх тийм ээ энэний үр дүнг мэддэг одоо илүү нарийн судлах академик судалгаанууд за энэ академик судалгаануудаас гарч байгаа энэ үр дүнгуудыг бид нар бусад одоо сургуулиудад бусад орон нутгуудад бусад судлаачдад хүргэх цаашдаа энийг хөгжүүлэх одоо илүү их институцийн хувьд энэ санаачлаг үйл ажиллагааг докторжуулахын төлөө хамтарч ажиллах жил болох болно.